Цэвэршилтийн үед илэрсэн шинж тэмдэгт удаан хугацаагаар арга хэмжээ авалгүй явснаар цэвэршилтийн хүндрэл үүсдэг бөгөөд зарим эргэтэн тогтолцоонд хүн дээр илэрдэг байна. Хамгийн түгээмэл тохиолдох хүндрэлүүдийг дурдвал бодисын солилцооны хямрал. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд эстрогены дутагдлын суурин дээр харааны товгрын үйл ажиллагааны өөрчлөлтөөр нөхцөлдөн бодисын солилцооны хямрал үүсэх нь элбэг байдаг. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд зарим тохиолдолд таргалалт, хэвлий, гидсээр өөхлөх хэлбэрээр явагддаг нь чихрийн шижин үүсэх нөхцөлийг нэмэгдүүлдэг байна. Дараагийн хямрал нь артерийн даралт, ихсэх өвчин. Эстроген даврын төвшин буурах үед зүрх судасны өвчин тусах эрсдэл нэмэгддэг ба цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн 50% орчим нь артерийн даралт ихсэх шинж тэмдэг ажиглагддаг байна. Тиймээс тогтмол дасгал хийх, эрүүл хооллолт, хэвийн жинг хадгалах нь чухал юм а. Яс сэрэгжилт. Цэвэршилтийн дараах үед эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн 40% нь ясны сэрэгжилт үүсдэг байна. Цэвэршилтийн дараах эхний хэдэн жилийн хугацаанд ясны нягтралаа алдаж, ясны сэрэгжилт үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг ба яс сэрэгжилт нь ихэвчлэн нуруу, ташаа болон бууганы ясанд явагддаг байна. Дараагийн хүндрэл шээс бэлгийн замын эрхтний өөрчлөлт. Цэвэршилтийн дараа үтрээ болон шээсний сувг нь уян хатан чанараа алдах тусам ойр ойрхон шээс хүрэх, гинт шээс алдах, эсвэл ханиалгах, инээх, хүнжин өргөхөд шээс алдах шинж илэрнэ. Шээсний замын өрөвсөлт өвчин ихсэх. Бэлэг эргэтэн хатан гарширж өтрээний чигшилт буурснаас үүдэн өтрээ хураашин бэлгийн үйл ажиллагаа хийх явцад тухгүй, эвгүй мэдрэмж төрдөг байна. Мөн таашаал авах мэдрэмж нь буурдаг. Дараагийн гарахны хүндрэл бол жин нэмэх. Олон эмэгтэйчүүд цэвэршилтийн үед болон цэвэршилтийн дараа жин нэмэгддэг. Учир нь бодисын солилцоо удаашрдаг. Одоогийн жинг хадгалахын тулд бага идэж илүү их дасгал хийх хэрэгтэй болж магадгүй юм. Эдгээр хүндрэлүүдээс цэвэршилтийн үед даавар орлуулах эмчилгээ болон бусад эмчилгээг цаг алдалгүй хавсарч хийснээр урьдчилан сэргийлж болдог байна. Харин цэвэршилтийн дараа эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд яаралтай эмчит үзүүлж өөр тохирох зөвлөгөө болон эмчилгээг хийлгээрэй.